нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Bear. Би хүүхэд байхдаа их олон тэмцээн уралдаанд дуулж оролцож байлаа. Одоо миний Нануш гэдэг нэрний маань гол утга учруулсан Антошка гэдэг одоо орос дууг багаасаа дуулж тэмцээн уралдаануудад оролцож байсан их олон баярын бичиг гэрчилгээгээр шагнуулж байсан. За тэгээд тэрнээс хойш одоо 86 оноос хойш ерөөсөө тэмцээн уралдаанд бол одоо оролцсонгүй. Тэгээд энэ маань бас л одоо бараг 30 жил болчихсон байна. Тэгээд одоо бас нэг тэмцээн уралдаанд ер нь орж бас нэг ер нь би өөрөө дуулах маш их сонирхолтой. Ерөөсөө миний одоо амьдралын минь одоо ер нь л ихэнх хувийг бол энэ дуу хор гэдэг зүйл эзэлдэг. Би өөрөө сонсдог, сурдаг, аялдаг, одоо хөгжмөндөр тоглох гэж оролддог. Бас зарим үгийг бичдэг, зарим одоо аяыг нь хийдэг. Өөрөө бас одоо ингээд цомог гаргах гад өөрийнхөө дуунуудыг одоо дээр үед одоо 95 96 оноос хойш бичиж байгаа дуунуудаа нэгтгээд цомог гаргах гад ч юм ингээд явж байна л да. Тэгээд энэ одоо болгонд минь дуу их нөлөөтэй учраас дууны тэмцээнд орох юмсан гэж боддог байсан. Тэгээд яг энэ удаад My Voice тэмцээн зохиогдно гэхэд би одоо нэг үлгэхэд одоо балхачив захиралт хэлсэн. Би энэ тэмцээнийг хөтлөхгүй шүү гэж. Чи тэгээд яах юм гэхээр би өөр статусаар оролцсноо гэж. Би дуулнаа, би тэмцээнд оролцсон гэсэн чи надад итгээгүй л дээ. За чи бит худлаа яриад. Тэгээд дуулнаа гэсэн тэгэл одоо дуулах гадал оролцох гадал бэлдээд байж гин. Үнэхээр ганц тулга муу дуулаа тэмцээд байна уу? Бас гайгүй дуулаа тэмцээ яваад байна уу? Боломжийн байна үгүй байна уу гэдгийг тэд нар маань мэдэх учраас би бас ер нь энд бол одоо бас их айж имэж оролцож байгаа. Энд байгаа бүх сайхан өсгүүчүүд тэр дундаа намайг тайзан дээр мэдгцээр хараад хамгийн их шүүмжлэлийг хамгийн одоо үнэн үгийг хийж өдийг хүртэл миний өнөөдрийн гიშгэн бүрэн алхам бүрэн үнэн байх ёстой гэдгийг үргэлж зааж сураадаг миний ичээ 2000-аас энэ шийдвэрт нэг баяртай байх болов уу гэж би өөртөө оролдож орж ирсэн. Ингээд би өнөөдөр энэ Монгол улсын урлагийн гавьяа сэтгүүлтийн хөгжмийн зохиолч тавдарч балхачмын хөгжим Монгол улсын соёлын гавьяа сэтгүүлтийн нэрцэн түүч яруу гэж Шагдар сургуулийн гүр газрын шүлэг Монгол улсын гавьяа жүжигчин Хатанбаатарын Лавсрын буюу Харанганлагын дуучин Лавсрынгийн дуусан Монгол ээж гэдэг дууг бүх сайхан ээж үз дуудахгүй ээж бол сайхан өсгүүчүүдэд зөвлөх хүссэн юм аа. За биг амжилт тийм ээ. 사회 어떻게 감춰냈지 한강 일대
tingre 속에 이루고 있어 애제 Hanası ikisi Hanas girdi kalbingi başı Korkwe Sorun çilesin Ecidimin Sarıyı başını girdi Şoğulana Uçurdu kanlıcağa Anladım sonunda Sansında Tanıyla Kursansın Sarını Adı tutar Tingre Şütün Büyüç Tanı ortaya Takşılmış Kandan ilgili Sarını adı tutar Tingre şütün büyük Sarı ortaya Takşılmış Kandan ilgili Бид 2хан байрны цаана амьдарч байгаа ч гэсэн би ээжийг маш их сандаг. Ээжтэйгээ ярьдаг. "Байна уу миний хайртай ээжээ" гэж ярьдаг. Тийм болохоор тэгэл ер нь дуулахдаа энэ дууг сонсоод ээж минь бодогддог. Энэ дууг дуулахад ч гэсэн ээжигээ л утсан. За ерөнхийдөө дуулан гэдэг чинь энэ шүү дээ. Үнэхээр сэтгэлчин эсэж, ижигээ хайрлж, энэ аялгауг, энэ амьтаа хөгжмийг амьлуулж дуулна гэдэг бол хэцүү. Энэ дайны ирч хүч чамд байгаад найз минь баяр хүргэе. Эх орноо сансан, ижи аавыгаа сансан тэр бүх сэтгэл энэ хөгжмөд оршсон байдаг. Тэнцлээ. За баяр хүргэе. Миний найз ямар агуугаа яг ястай юм бэ? Тайзан дээр олон удаа хамтдаа хөтлөж ирсэн л доо. Тэгээд үнэхээр одоо бурхны ховорхон өвдөлтөө гайхамшигтай авьяаслаг хөтлөгч гэдгийг бол одоо Монгол даяараа мэдэндээ. Гэхдээ ийм гайхалтай дуучин гэдгийг бол бас найс өнөөдөр хараад их бахархаж байна. Гайхамшигтай ямар гоё дуулж байна. Баяр хүргэе. Тэнцэхгүй яг 1000%. Үнэмшсэн. Тийм ээ.
Хөтлөгч Ануш цэнхэр дэлгэцээр дуулан мэдчилсэн нь үзэгчдийн мань хувьд бэлэг боллоо. Сэтгэл хөдлөж бодрол хайрлсан сайхан дуулалтаар Сонор Мэлмийн Миласанд баярлалаа. Тэмцээний орон зайд төдийлөн их дуулагдаагүй ур чадвар шаардсан дууны сонголт хийсэн нь өөртөө тавьж байгаа өндөр басга үзье. Урлагт хөдөлмөр бүтээл чин сэтгэлээ нэгэн төгсөн тэр энэ боломжийг удаан хүлээсэн. Өөртөж алдахыг хүсээгүй учраас том зориг гарган магад олон хүмүүсийн сайн муу үгийг сонсож итгэл даан их сорилтонд орлоо. Дотоод ертөнц мэдрэмжинтэй хөглөгдөж дуулж чадна гэсэн өөртөө итгэлтэй хүн бүрийн өмнө урлагийн тайз нээлттэй билээ. Бид хоёрхан байрны цаана амьдарч байгаа ч гэсэн би ээжийг маш их сандаг. Ээж тэгээ ярьдаг. "Байна уу миний хайртай ээжээ" гэж ярьдаг. Тийм болохоор тэгэл ер нь дуулахдаа энэ дууг сонсоод ээж минь бодогддог. Энэ дууг дуулахад ч гэсэн ээжигээ л ботсон. Миний өнөөдрийн гიშгэн бүр минь алхам бүр минь үнэн байх ёстой гэдгийг үргэлж зааж сураадаг миний ээж яа 2000-аас энэ шийдвэрт минь их баяртай байх болов уу гэж би өөртөө гордож орж ирсэн. Ингээд би өнөөдөр
Монгол улсын урлагийн гавьяа сэтгүүлтийн хөгжмийн зохиолч тав дөржин балхчмын хөгжим, Монгол улсын соёлын гавьяа сэтгүүлтийн нэр сэтгүүлч яруу гэж Шагдар сургуулийн гүр базрын шүлэг Монгол улсын гавьяа жүжигчин Хатанбаатарын лав сургууль буюу Харан гамлгийн дуучин лав сургуулийн дуусан Монгол ээж гэдэг дууг бүх сайхан ээж үст дуудахгүй ээж болох сайхан бүсгүйч гэдэг зөвлөх хүссэн маа. За биг амжилт тийм ээ. За ерөнхийдөө дуулна гэдэг чинь энэ шүү дээ. Үнэхээр сэтгэлчин асаж, ижигээ хайрлж энэ аялгауг, энэ амьтаа хөгжмийг амьлуулж дуулна гэдэг бол хэцүү. Энэ дайны ирч хүч чамд байгаад найз минь баяр хүргэе. Эх орноо сансан, ижи аавыгаа сансан тэр бүх сэтгэл энэ хөгжимд оршсон байдаг. Тэнцлээ. Баяр. За баяр хүргэе. Миний найз ямар агуу яг ястай юм бэ? Тайзан дээр олон удаа хамтдаа хөтлөж ирсэн л да. Тэгээд үнэхээр одоо бурхны ховор нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Brand. Би хүүхэд байхдаа их олон тэмцээн уралдаанд дуулж оролцож байлаа. Одоо миний Нануш гэдэг нэрний маань гол утга учруулсан Антошка гэдэг одоо орос дууг багаасаа дуулж тэмцээн уралдаануудад оролцож байсан их олон баярын бичиг гэрчилгээгээр шагнуулж байсан. За тэгээд тэрнээс хойш одоо 86 оноос хойш ерөөсөө тэмцээн уралдаанд бол одоо оролцсонгүй. Тэгээд энэ маань бас л одоо бараг 30 жил болчихсон байна. Тэгээд одоо бас нэг тэмцээн уралдаанд ер нь орж бас нэг ер нь би өөрөө дуулах маш их сонирхолтой. Ерөөсөө миний одоо амьдралын минь одоо ер нь л ихэнх хувийг бол энэ дуу хор гэдэг зүйл эзэлдэг. Би өөрөө сонсдог, сурдаг, аялдаг, одоо хөгжмөн дээр тоглох гэж оролддог. Бас зарим үгийг бичдэг, зарим одоо аяыг нь хийдэг. Өөрөө бас одоо ингээд цомог гаргах гад өөрийнхөө дуунуудыг одоо дээр үед одоо 95 96 оноос хойш бичиж байгаа дуунуудаа нэгтгээд цомог гаргах гад ч юм ингээд явж байна л да. Тэгээд энэ одоо болгонд минь дуу их нөлөөтэй учраас дууны тэмцээнд орох юмсан гэж боддог байсан. Тэгээд яг энэ удаад My Voice тэмцээн зохиогдно гэхэд би одоо нэг үлгэд одоо балхчив захиралд хэлсэн. Би энэ тэмцээнийг хөтлөхгүй шүү гэж. Чи тэгээд яах юм гэхээр би өөр статусаар оролцсноо гэж. Би дуулнаа, би тэмцээнд оролцсон гэсэн чинь надад итгээгүй л дээ. За чи бит худлаа яриад.
би дуулнаа гэсэн тэгэл одоо дуулах гадал оролцох гадал бэлдээд байж гин. Үнэхээр ганц тулга муу дуулаа тэнцээд байна уу? Бас гайгүй дуулаа тэнцээ яваад байна уу? Боломж юм байна уу? Үгүй байна уу гэдгийг тэд нар маань мэдэх учраас би бас ер нь энд бол одоо бас их айж имэж оролцож байгаа. Энд байгаа бүх сайхан өсгүүчүүд тэр дундаа намайг тайзан дээр мэдгцээр гараад ирэхэд хамгийн шүүмжлэлийг